Удирдлага ажилтан байнгын эрх мэдлийн зөрүүтэй байдал байдаг. Эрх мэдлийн тэнцвэргүй байдалд. Тийм ч учраас ажиллагсад маань бидний нүрийг байнгын өсч байдаг. Жохон л ууртай, бухимдалтай, тийм ээ. Дуугаа өндөрсөн үед тэдний мэдрэлийн тогтолцоо шууд хамгаалтанд ордог. 2017 онд 139 судалгааг нэгтгэсэн мета-анализ судалгаагаар сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэх нь ихэнхдээ 90% удирдлагаас хамаарч байна гэдгийг санал гаргаж ирсэн байна. Тэгэхээр та бидний биеийн хилэмж байгаа байдал, уурлах уу, инээх үү, ямар гэртгээр орондоо байсан стрессийг ажил дээрээ гаргахад хүртэл ажиллагсад шууд нөлөөнд автдаг. Тэгэхээр сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлнэ гэдэг бол удирдлага хүний хамгийн чухал зүйл. Ингэж байж хүмүүс дуу хоолойгоо илэрхийлнэ, үзэл бодлоо илэрхийлж байж тэр ажил үр дүнтэй явна шүү дээ. Үгүй бол багийн engagement, багийн итгэх зүтгэлтэй байдалд нуурдаг. Тэр өөрийнхөө дуу хоолойгоороо байгаа байдлаараа биеийн хилэмжээрээ, нүрээрээ хэрхэн сэтгэл зүйн аюулгүй орчин бүрдүүлэх вэ? Энэ бол мэдрэлийн тогтолцооны хорон бүр секундэд 5 удаа аюул байна уу гэдгийг гэж эргэлхийлж байдаг тэрэг үдлийг дасгаж сурахаас эхэлдэг.